Хайрын захидал ханда. Сайн байна уу? Чамайгаа үнсэн мэдчилээ. Хайрт минь. Энэ үгийг бичих ямар сайхан юм бэ? Чи минь сайн сууж байна уу? Яг өнөөдөр өвлийн адаг сарын 30 буюу битүүний үдэш болж байна. Хотод Монголоор хөл хөсөөнтэй айл болгоны тооноор уур савсаж тодхон дээрх хүмүүс хөлөрч байгаа. Энэ өдөр эр хүн болгон гэрийнхэн хоймор эзлэн ханхаж гэргийнхээ гараас цайгаа оочлон суугаа. Тийм ээ хань минь. Би чинийхээ дэргэд байхгүй байгаа. Ууц хөндөх эр хүнгүү байна гэдэг. Бууж мордох зочингүй айл гэдэг. Ууж наргих найз нөхөдгөө ганцаардна гэдэг ямар ч аймаар юм бэ гэж чимэн доглон нулимсаа ингэртэй шингээж санааширч суугаа та. Хайрт минь намайгаа өршөөгөөрэй. Хэрэгтэй үед хань түшиг болж дэргэд чинь бай гэсэн билээ би. Хэлсэн үг минь цуурай болон замхраад нэг ч удаа биелсэнгүй. Хал завлан үзэхэд хам төөрч гарья гэсэн билээ би. Хадан дээгүр татсан солонго мэд харагдахын төдий замхарчихлаа. Одоо чи минь цайгаа аяглавч дээжлэх хүнгүүдээ гоморхож орчлонгийн хатууд гомдчил суун. Үгүйтэй хайрт минь. Орчлон биш би л буруутай. Аз нь харсан тэр өдөр амаргаан биш. Архийг сонгосон би өөрөө л буруутай. Алдаанаас өөрийн бэлэглэж үзээгүй нь мэдсээр байж амт нөхдөө дагсандаа би буруутай. Өнөө би өдрийн нарыг торны цаанаас мандахыг үзээд өөртөө л гомдчихсон. Гэвч хайраа дэвсэж эрхэлдэг шиг чиний минь халуун сэтгэл хөрсөнгүй. Хагцал зовлон үзгээгээд хаяад явахыг төвдсөнгүй. Чамдаа би чинь маш их баярлалаа. Хайрт минь. Нэг л өдөр энэ бүхэн дуусаад чамдаа үрдэн бас гэртээ очино. Дахиад олон баярыг хамтдаа өгтнэ. Ууц таллан бурхнаа баярлуулж, бууж мордон хөгшчүүлээ баясхан, өрн хаврын тэнгэр өдрүүдэд ухаантахын чамтайгаа л хамт амьдрна. Алдаа оноо хоёрт минь адилхан хандаж, амьдралын минь ганц хань гэж надад итгэж чадсанараа чи намайг живхээс аварсан. Нэгэн цагийн зурвас зовлон гэдэлж байхдаа азаргын нэхий дээлэнд жиндэж явсан атлаа алаг дарамхан захианд чинь баясан өндийж халуутсан жаргаж л явсан юм шүү. Одоо хань нь алцахгүй, бас удахгүй. Энэ газар хүн амьдардаг газар юм болохоор ёс билгэн бодоод би төрж бас шинэлж байна. Чимэн 100 галтай сэтгэлдээ дүлтөө сууж байгаарай. Өндөр төр шийтгэж чадсан юм чинь өөр нэг өдөр өршөөгч юм билүү хэн мэдлээ. Тэгвэл ханин та нар дээрээ нисээд л очно. Эр нэг л алддаг гэвчтэй. Баяртай хайрт минь. Хүүг минь үнсээр. Сонсогчдаа Монголын залуучуудын холбоо гэр бүлийн радиогийн цэник хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан хайрын захидлын уралдааны тэргуун байрыг эзэлсэн Ганц зоригийн хандаа бичсэн захидлыг хүлээн аван сонслоо.